Энэ усан бүртгэлтэй холбоотой хууль яагаад гарч байгаа юм бэ гэхээр ер нь Монгол улсад байгаа өмч бүхэн бүртгэлтэй байх хэвээр. Тэгээд эдийн засгийн эргэлтэнд орж явах хэвээр. Нэг, хоёрдугаарт одоо шинээр бий болж байгаа өмчүүд яг жинхэнэ эзэндээ хууль ёсны эзэндээ очтлоо. Ямар нэгэн одоо хулгаал уураас ангид байх хэвээр. Тийжээж тухайн хүний төр өмчлөх эрх баталгаажиж чадна. За яг энэ үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал төр болохоор жишээлбэл нэг төсөл үзүүлээд тэгээд тэр төслийн буюу концепц буюу одоо ийм гоё барилга байх боломж баригдана, хаус хорвол баригдана гэж хэлээд хүмүүсээс мөнгө авчдаг. Тэр нь зарим одоо ихэнх нь мэдээж одоо үр дүнд хүрнэ л дээ тий. Гэхдээ зарим нь дундаас нь рекламтайгаа хамт алга болчдөг. Тийм үү? Тухайн одоо үл хөдлөх хөрөнгийг сурталчилсан рекламад нь тоглосон хүмүүс ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа шүү дээ. Тэр хүмүүс яаж юм гэхээр нөгөө олонний танил нөлөөлөгч гэж хэлээд байгаа. Гадаадаар хэлээ уучлаарай инфлюенсер хүмүүст итгээд ийм гоё юм болох юм байна гэж бодоод ингээд гэрээ хийчдэг. Гэтэл тэр гэрээг нь хэрэгждэггүй, гүйцэтгэл нь байхгүй болчдөг. Ийм лойрын шинжтэй зүйлс болдог. За тэгээд зарим тохиолдол яадаг гэхээр төслийн дундаасаа гацчихдаг. Хөрөнгө оруулалт нөхцөл байдлаас өөрчлөгдөд бизнес учраас эрсдэлтэй байж болдог те. Ямар нэгэн даатгал байдаггүй. Зарим нь болох юм бол нэг үл хөдлөх хөрөнгө дээр олон хүнийг бүртгээд зарцсан тохиолдлууд гарч ирдэг. Тэгээд дараад нь яг одоо хэн жинхэнэ эзэн тодорхойгүй хууль шүүхийн байгууллагаар олон жил мөнгө алдсан хүмүүс нөгөө алдсан хүн 15 гэдэг шиг ингээд эрхээ хангуулж чадахгүй лойрдуулаад яваад идэгтэй. Тэр энэ асуудлуудыг зэгцлэхийн тулд одоо байгаа энэ үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад яг энийг ингээд нөгөө зэгцтэй болох үүднээс энэ хуулийн төсөл явж байгаа юм. Тэгэхээр юм зэгцтэй ингээ ойлгомжтой байхгүй бол бохирчд гараад байна. Гэмт хэргийн золиос болоод байна. Ер нь энэ лойрын хэрэгчин бол маш олон хүний хурам эхлэх хэрэгчин маш олон юм золцсон шүү дээ. Одоо шилбэл ийм тавилга зарах гэж тэдэн дүүрэг шилжүүл, ийм бүтээгдэхүүн зарах гэж тэдэн дүүрэг шилжүүлгээд тэгээд хүний объектын зургийг аваачаад хүн рүү явуулцдаг. Яг ихтгэл төрүүлэхүүц ийм одоо хурам эхлэлтэй аргаар хийдэг. Тэгээд мөнгөний тодорхой хэмжээнд янз бүрийн хүмүүсийн дансыг ашиглаж авдаг. Ингээд эргээд нөгөө эзэн бие нь олдохгүй хэрэг хариуцлагч нь олдохгүй тохиолдлууд гардаг. Тэр ерөнхийдөө яг хөвлөр үл хөдлөх хөрөнгөний салбарт байгаа энэ лойрын асуудлыг зэгцлээ. Нөгөө талаас яг энэ бизнесийн үйл ажиллагааг шударгаар эрхэлж байгаа хүмүүсийн эрх ашигч хамгаалах ёстой. Худалдаа авж байгаа иргэдийн эрх ашигч хамгаалах ёстой гэсэн үгнээс энэ хууль орж ирж байгаа юм. Одоо манайхан нэг үе бодвол харилцангуй хэрсүү болцсон л доо. Гэхдээ олонний танил хүний тухайн хүний одоо харизма ч юм уу олон нийтэд хүлэмжшүрэгдсэн байдал ч гэдэг юм уу. За энэ худлаа ярьчихгүй байх, хүлэгдэчихгүй байх гэсэн ийм хөнгөмсөг найдвар итгэлээсээ одоо хүмүүс татгалзах хэрэгтэй. Энэ хин нэг үнийг үгүйсгээд байгаа зүйл биш шүү дээ. Яг гэрээ байгуулахдаа маш нарийн нэгт юм бай. Тухайн одоо худалдаа авах гэрээ байгуулж байгаа бол нотариотоор батлуулдаг тий. Тэрний одоо яг одоо байшин барих гэж байгаа газар нь хаана тэр нь яг тэр хүмүүсийн эзэмшилд байгаа мó энэ ямар хэмжээний хөрөнгө оруулалт орж байгаа юм хэрвээ эрсдэл гарах юм бол яах вэ гэдэг гэрээний зохицуулалтаа маш сайн хийж өгч болж байгаа байхгүй. Олон танил хүмүүс яаж юм гэхээр бид нар мэдэн шүү дээ ямар хүмүүс ямар сурталчилгаа хийгээд тэр нь эргээд нөгөө байшин баригдахгүй барилга нь баригдахгүйгээс болоод тухайн хүмүүс хохироод үлдсэн тухай тэгээд нөгөө хүмүүс шигсэн хариуцлага хүлээдэг. Нөгөө талаасаа яг тэр реклам тоглож байгаа хүмүүс шигсэн өөрөөсөө хариуцлагатай баймаар байна. Тэ? За би яг юг сурталчлах гээд байгаа юм. Энэ нь хүний эрүүл мэндэд хортой зүйл үү, хүний эрх хэрэгчлөөнд харьцлах зүйл үү гэдгээ давхар нэгтлэхгүй тэгээд хийчдэг. Тэгээд яг энэс одоо үүдэлтэй ямар нэгэн эмчийн зөвшөөрөл зааваргүйгээр Монгол улсад баталгаажаагүй, туршигдаагүй зүйлийг сурталчлах гэдэг юм уу. Тэгээд мөнгө гэдэг чинь бас одоо мөртэй тий. Мөнгө л олж ивэл хүний цаана эрүүл аюулгүй амьдрах орчин дээрэс нь одоо хүний амнаас эрүүл мэнд бүх юм чинь үн цэнтэй зүйл шүү дээ тийм ээ. Тэр ер нь тэр реклам зар сурталчилгаанд оролцож байгаа хүмүүс маань ч гэсэн тэр сурталчилж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээ тэр үл хөдлөх хөрөнгө тэр зүйлүүд нь эрсдэлгүй найдвартай юу гэдгийг давхар шалгаж авахгүй бол ингээд нөгөө холигдуулсных нь хохь болоод одоо холигдсных нь зол болдог. Дунд нь одоо ингээд сурталчилгаа эднэр хийгээд өөрийнхөө улаан нүрээр сурталчилгаа хийсэн хүмүүс нь хариуцлага хүлээхгүй болчиход шүү дээ.